байцгаана уу? Одмондар сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Хими элементүүдийг хэрхэн нээсэн бэ? Нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Одмондрын алтан гишүүд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивентэд гэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг маань NTV Одмондар радио 107 83.3 гэсэн хос толгойноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдөр алтнаас үнэтэй хөнгөн цагаан гэдэг одоо бидний сайн мэдэх нэг металлын тухай ярих гэж байна. Одоо баг байхад нэг эмээ өвөөгийн очхоор ерөөсөө тэр цагаан эдээнийхэн сав суулга бүхэл юм нь одоо хөнгөн цагаан тэндээс нь бал гардаг тий одоо сэрэ албан хүртэл хөнгөн цагаан байсан санагдчихээн. Тэгээд бас заримдаа мөнгө төгрөг хэрэгтэй болохоор одоо манай ах энэ төр бас хөнгөн цагааны тушаачсан энэ төр явдлаас гарч ирсэн. Тэгээд бэлгүүн маань бас хөнгөн цагаан тушааж мөнгө төгрөг олж явсан юм тохиолдол байгаа юу? Тэгээд манай үеийнхэнд барыг тушааж үзээгүй хүн байхгүй хаа тий. Одоо тийм нөгөө нэг жоохон бахчаа угаасаа яадаг байсан шүү дээ. Хөнгөн цагаан тушаадаг, шил тушаадаг байсан шүү дээ. Хөнгөн цагаан шил хоёр тусаадаг. Би яг гэдэг бүр би болохоор яг оцорлогоо тушааж үзчихсэн нь бол санаад байгаа юм. Байрныхаа хүүхдүүдтэй цуг. Гэхдээ ингээд тушаагаад яг хідэн төгрөг аваад юу хийснээ бол санахгүй. Тэгэхээр нэг олигтой юм бол хийгээгүй л ах нэг дундаа агуул бол баг нэг ундаа авч уусан уу марууч авч идсэн үү PC тоглосон уу нэг алиг урамлаа тийм тэр. Тэгээд нөгөө яаж исэн бохгүй юу. Тэгэхэд чи манайх нэг хөргөгч авч илүү. Тэгээ ингээ хөргөгч авсан чинь нөгөө шинэ хөргөгч авж байгаа гэд хөргөгчний ийм юу ундаа энэ төр тавьдаг хаалганы хэсэг үүдэг штэ. Тэгээд тэргээр нь дүүрэн ийм лаацтай ундаа бэлгэнд өгчээсэн бохгүй юу. Тэгсэн чинь тэрийг нь манай байрны нэг сэргэлэн манад орж ирэхдээ харсан юм шиг. Тэнгүүтээ чи лаазын цуглуулчих гээ. Тэгээ лаазын цуглуулаад баахан нэгнийхэн нөгөө нэг гэр мэрээр айл малаас очиж лаазын цуглуулж байгаа л авчиж гисэн. Манай гэрээс нэг холгүй байсан санагдаад тах юм. Нэг юм хэдэн ахнар л авдаг байсан шүү дээ. Ах одоо бодоход нөгөө нэг юугүй ахнар сайхан ажилгүй ахнар хүүхдүүдээр ажиллаа хийлэгдэг байсан шүү. Тэгээ нэг хэдэн цаас өгөөс салждаг те зүгээр. Тэгдэг байсан. Тэгээд бас би нэг сарын өмнө хаа тэр чинь Америкийн Флоридад үүссэн B-side гэдэг хамтлаг байдаг байхгүй юу? Death metal хамтлаг. Тэгээ одоо баг энэ хамтлаг чинь 40 хэдэн жил тоглож байгаа хаа. 1984 онд байгуулагдсан хамтлаг. Тэгээ энэ хамтлагийн дуучин Glenn Benton гэдэг амар юм том биетэй амар юм ширүүн цараймаар хэвтэй хүн байдаг байхгүй юу? B-side-ийн дуучин. Тэгээ тэр нөхрийн нэг подкастт орсон ярилцлагыг сонсчихсан чинь мань одоо ингээд яг жанртай бол энэ чинь нөгөө нэг тэр death metal гэдгийг үүсгэсэн хамтлагуудын нэг одоо амар том тий үүсгэн байгуулагч одоо нөгөө тухайн урсгалыг бий болгосон хамтлагуудын нэг байна. Тэгээ ингээд яг сонсдог хүмүүстэй бол тэд нар чинь ингээд од дуу байхгүй тий дэлхийд даяар дуу хөгжим нь ингээд тархацсан тэмжийнхээ од суперстар магийн хүмүүс байхгүй. Тэгээ ингээд яаж ярилцлагын сонссон чинь мань нөхөр чинь нөгөө нэг хөгжим тоглохоос өөр нэг ажил хийдэг юм байна л та. Гэсэн D-side нэх их юм олон юунд явдггүй, туурд явдггүй, аялын тоглолтны хийдггүй хамтлаг. Тэгээ аялын тоглолтоос бусад үед яаж мөнгө олтын гэсэн чинь шууд тэр нөгөө нэг ойр орчмын айлуудынхаа хогийн цуглуулад тэгээ тэнчэнэс нөгөө хөнгөн цагаан, шил, янз бүрийн металлууд байгаа шүү дээ тий. Хамгийн гол нь кандл байгаа юм л та хөнгөн цагаан. Тэдний цуглуулж тушааж мөнгө олдог хүн гэж авчихсан. Тэгээд тэрийг уншичаад би айгүй сонь санагдаад энэ ч би л энэ хүнтэй ингээд гадуур явж байгаад гудам тарах юм шууд зураг авахулан гарын үсгийг аван тий. Чи амар од хүн гэсэн чинь яг одоо ингээд нөгөө нэг айгүй андерграунд хөгжим дотор бол тэр хүмүүсийн баян одоо нөгөө pop хөгжмийн томчууд шиг баян тий ингээд лимузин унж явж маадаг зүгээр өнөөдөр оройн талхаа болоход бол хөнгөн цагаан тушаагаад явж идэг хүн байдаг нэг айгүй харагдчих тий. Тэр айгүй сонир санагдчихсэн. Тэг өнөөдөр нөгөө хөнгөн цагааны тухай ярина гэсэн чинь тэр түүх гинт сая санаанд орчлоо. Чамайг асуухаар нэрэд нэг тийм хүн байсан шүү дээ. Тэгээ одоо бол ингээд бид нар ингээд хөнгөн цагаан тушаагаад мөнгө олдог. Одоо энэ тэнц яг бүр нөгөө нэг орон гэргүү ч юм уу эсвэл ажил хийдгүү тийм хүмүүс бол байдаг штэ тий хөнгөн цагаанд цуглуулаад тэрийг нь тушаагаад мөнгө олдог. Тэгээ хөнгөн цагаан чинь нэг давуу тал нь нөгөө дахин босруулах боломжтой металл штэ. Дахин босруулах боломжтой. Тэгээд юу нэх амархан хайлах температур нь айгу бага штэ тий. Хөнгөн цагаан чи юу вэ? 600 660 градус тайлна шүү дээ. Цельсийн 660 чи хүн зүгээр гэрийнхэн газын плетик дээр гаргаж авдаг температур шүү дээ, тий. Газын плетикний температур чинь 2000 г хүрдэг баха. Бүр том нөгөө том гуанзны газ мац чинь айгүй өндөр хүрдэг. Манай гэрийнх ямар ч байсан 800 хүрч исэн. Дээд максимум. Гэхдээ тийшээ нь ингээд хүргэхээр шууд автоматар яадаг юм бэлээ. Цаанаас унтарчдаг юм бэл.
хит өндөр температурлоо орлоо энэ. Тэгэхээр би бол гэрийнхэнд юун дээр плетикэн дээр хайрлын тавган дээр хөнгөн цагаан хайлуулж болохоор өгөхгүй тэр. Тэг ингээ айгүй амархан хайлдаг. Хайлах температур нь маш бага. За дээрэс нь физик шин чанар нэг чухал юм нэг хэлбэрт их амархан ордог тий. Зүгээр одоо хамгийн наазах нь хөнгөн цагаан гэдэг чи одоо бид нар бол бүгд мэднэ. Зүгээр лаацтай ундааны лаац штэ тий. Тэр чинь зүгээр уугаа дуусгаад базахад базагдчихдаг штэ тий. Айгүй амархан ингэж хэлбэрт ордог айгүй нөгөө уян шин чанар айгүй өндөртөө. Тэгээ маш амархан хайлдаг. Ийм учраас хөнгөн цагааныг дахин босруулах нь өөр айгүй ашигтай байдаг гэж байна. Яагаад тэгэхээр хөнгөн цагааныг дахин босруулах нь өөрөө шинээр хөнгөн цагаан гаргаж авахаас хямдхан тусдаг юм гинэ. Эдийн засгийн хувьд. Мөн байгаль орчинд үзүүлэх одоо хор хөнөөлүүд байгаа шүү дээ. Тэрнийхээ хувьд айгүй ээлтэй тусдаг гэж байгаа байхгүй. Гэтэл нөгөө талд ямар асуудал одоо байгаль орчинд байдаг вэ гэхээр хувцрын асуудал гэж байгаа шүү дээ, тий. Хувцрыг бид нэг дахин босруулдаг гэдэг. Гэтэл яг бодит түүхтэр яадаг вэ гэхээр маш олон төрлийн хувцар байдаг. За тэр хувцруудаас бид нар тодорхой хувийн л дахин босруулж чаддаг. За нарийн ярих юм бол нэг 9-р хувийн дахин босруулж чаддаг гэж байна. За үлдсэн нь бол ерөөсөө ингээд хог хаягдал болж хаягддаг гэдэг ийм асуудал хувцар дээр бэж идэг. Гэтэ өөр тал бас зарим судлаач нар юу гэдэг вэ гэхээр өнөөдөр одоо нөгөө микропластикийн асуудал тэгээд дэлхийн ийм хувцрын хог хаягдлын асуудал бүр ингээд дийлдэхэ боллоо гэж ярьдаг штэ. Гэтэл яг хөө зарим судлаач нар бас энийг жоохон дэгстүүлэлт байж магадгүй гэж ярьдаг юм билээ хувцар дээр. Гэтэ би бол яг хувцар судалдаг хүн биш учраас мэдгүй. Гэтэ манай микропластик судалдаг найз бол өөрөө тэгж хэлж байсан. Ер нь бол энэ асуудал бол айгүй хүнд болцсон байгаа. Дээрэс нь бас нэг хүмүүсийн дунд тархдаг буруу ойлголт юу гэхээр хувцрыг дахин босруулахаар илүү хортой байдаг ч юм уу те. Ийм нэг буруу ойлголт. Дээрэс нь хувцрыг дахин босруулж болдгоо гэдэг ийм буруу ойлголтууд байдаг гэдэг. Гэтэл бол тэр худлаа гэж байна. Бид нар тодорхой хэмжээнд тодорхой хувийн дахин босруулж чадна. Дахин босруулсан хувцрын тэр хортой гэдэг нэгдлүүд нь өөрөө хайлах хвцтай байхгүй болчдөг. Тийм учраас тэр нь санаа зовх хэрэггүй гэж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр бол технологи өөрөө маш өөр болцсон. Олон янз болцсон учраас одоо иймэрхүү зарим дэгстүүлсэн мэдээлэл одоо дэгстүүлсэн гэхээс илүү хуучирсан мэдээлэл юм билээ л дээ. Хуучирсан мэдээллүүдэд автахгүй байхыг судлаач нар зөвлөд юм лаа. Нөгөө тал харин манай хөнгөн цагаан ч айгүй амар дорн дахин босруулчих болдог. Дорн уян болгочих болдог. Дорн хайлуулаад уян болгоод дахиж нэг өөр юм ийг гаргахад шинээр ямар нэгэн металл гаргаж авч яснаас илүү хямдхан тусдаг, илүү амархан байдаг гэж байна тий. Ерөөсөө айгүй юм эдийн засгийн хувьд болон үйлдвэр технологийн процессын хувьд хөнгөн цагаан нөрөө хийхэд ч амархан, дахин босруулахад ч амархан, хямдхан ийм материал юм байна л та. Тийм учраас айгүй ашигтай. Гэхдээ мэдээж бол хөнгөн цагааныг хэд их хэрэглээд байгальд гаргах бол өөрөө байгальд тодорхой хэмжээнд хортой. Тэгэхээр хөнгөн цагааныг бол мэдээж бас хүмүүс юу гэдэг вэ гэхээр шинээр хідүүлээ айлуулах үйлдвэрлэхээ болио тий. Шинээр ингэж үйлдвэрлэх юм бол тэр чинь буцаагаад гарах хогны хэмжээгээ ихсгэнэ. Бид нар одоо нийт 100% үйлдвэрлэж байгаа хөнгөн цагаанаа 100% дахин босруулахгүй байгаа шүү дээ. Тэр үсрээл 70% байдаг лүү дээ. 70% байдвал бас амар өндөр тоолтой маш өндөр тоо. Гэтэ эцсийн тийм чи хог хаягдал гэдэг юм гарч байгаа тийм. Тийм учраас тэр хаягдал чинь ингэ шинээр би хөнгөн цаг үйлдвэрлэх тусам хаягдал гараалын хаягдал чинь тэгээд асуудал болно тий ирээдүйд асуудал болно. Хүүхдээ ирээдүйд гоё нийгэмд амьдрал гэж явах юм бол өнөөдөр хувцрын хэрэглээ хөнгөн цагааны хэрэглэнээсээ бид нар аль болох татгалзах хэрэгтэй тий багасгах хэрэгтэй гэж. Нөгөө талд бас байгаль орчинд хог хаяглаас гадна ямар асуудал учруулдаг вэ гэхээр карбоны асуудал байгаа тийм үү. Одоо бид нар хөнгөн цагааныг үйлдвэрлэхдээ дахин босруулахдаа үргэлж тэнцээ карбон ялгаруулж байгаа тийм. Нүрс хүчил ялгаруулж байгаа. За ингэж нүрс хүчил ялгаруулснаас болоод уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж эхэлдэг. Уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж эхлэх юм бол тэгээд ер нь байдал эвгүй болно тийм. Хэдүүлээ ирээдүйд яаж амьдрах вэ гэдэг асуудал. За ингээд уур амьсгал дээр яг нэг юм дахиад хэлэхэд өнөөдөр бол хүн болгон хувьдаа уур амьсгалын өөрчлөлтийг анхаарч явах хэрэгтэй. Наадзах нь одоо хувцрын хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Одоо нөгөө нэг даавн тоор хэрэглэх хэрэгтэй, сорвол хэрэглэхээ болох хэрэгтэй. Үнэхээр сорволоор уумаар байх юм бол төмөр сорвол авчих тий. Олон удаа хэрэглэж болдог. За иймэрхүү байдлаар бид нар анхаарч явах хэрэгтэй. Яг тэгэхээр жил болгон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой репортууд өдийд гардаг байгаа юм. Өдийд гардаг. За энэ жил гарсан репортууд дээр бүр юу гэж гарч байгаа хэрэг бид нар уур амьсгалын өөрчлөлтөн дээр арга хэмжээ ингээд аваад явж байгаа. Гэхдээ энэ арга хэмжээ сүүлийн хэдэн жил Украины ялангуяа дан эхэлснээс хойш удааширчлаа. Яагаад вэ гэхээр Украины дан эхэлснээс болоод
олон улсуудын хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрүүд зогсож эхэлж байгаа байхгүй тийм чи. Яг тэгэхээр улсууд хоорондоо нэг юм түнжингүй харьцаатай болж эхэлсэн тийм. Олон улсууд хоорондоо айгу олон улсын харилцаа ерөнхийдөө муутсан гэсэн. Ямар сандал одоо сайн нөгөө миний Японы виз гараагүй шүү дээ гэсэн чинь Хятад Япон хоёрын харилцаа айгу хүнд байдалд орсон тийм. Хэцүү хурцтмал байдалд орсон байгаа учраас одоо ингээ Хятадаас бүгэлсэн оюутнуудын визтэй яг арах гэж бөө юм болж байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь Америк гээд нэг сонин гараад энэ чи эвгүй байдал хийж байгаа. Европ нэг сонин байдлаа. Тэгээ иймэрхүү олон улсын харилцааны одоо хүндрэлтэй байдлууд маань өөрөө уур амьсгалын өөрчлөлтөнд эсрэг явж байгаа энэ төслүүдэд удаашруулалтаа удраашралт өгөөд ийм гаргаж байгаа гэж. Тэгээ бид нар чи 2030 он гэхэд тодорхой хэмжээнд карбон ялгаруулж байгаагаа багасгахгүй бол болохгүй гэсэн чи одоо юу вэ? 2030 он чинь ингээд маргааш нөгөөдргүй шүү дээ тий. Одоо 4 жил бол дороо шүү дээ. Одоо тэгээ нөгөө 30 гарцсан хүмүүс чи 4 жил чи яг 4 сар шиг өнгөрдөг гэдэг байна шүү дээ. Тэгэхээр чи тэгээ баларна шүү дээ. Одоо тэгэхээр бид нар ингээ айгу анхаарах хэрэгтэй. За тэгэхээр дээдл нь бас хамгийн ойрын хамгийн аюултай байдал бол 2050 он байгаа тий. Тэрнээс өмнө бол бид нар энэ ногоон энергиг ногоон хэрэглээ гэдэг зүйлүүдийг аягуулсан оруулж явах хэрэгтэй. Тэгээ энд бас нэг юм давтаж хэлэх нь саяхан янз янзын хүмүүс янз янзын хитрхи одоо нөгөө ногоон хэрэглээ, ногоон дахин босруулалт энэ төр хитрхи нэг талыг барьцсан юмнууд хийгээд байгаа юм. Тэр бол гэхдээ тэр нөхдүүд яаж байгаа вэ гэхээр та нар бол зүгээр ингээд черри пикинг хийчихэж байгаа байхгүй юу өөрсдийнх нь датан дээр тий. Яг жинхэнэ тэрийг судалдаг ямар ч судлаач бол өнөөдөр бидэрт ногоон энерги хэрэгтэй, хувцар болон хөнгөн цан хаягдлын асуудлууд бол ийм гэдгийг яг бүрэн тодорхой хэлнэ. Бид нар яг аль хэсгийн дахин босруулалтын, аль хэсгийн чаддаггүй, аль хэсгийг үйлдвэрлэхгүй байх ёстой юм тий. Тэрийг бүгд мэдчихэе. Тэр бол нэг юм хэн нэг юм мэдэхгүй ч юм уу эсвэл ерөөсөө дахин босруулж чаддаггүй гэдэг асуудал бол тэнд байхгүй байгаа. Тэгэхээр бид нар бол тэрийг мэднэ. Дээрэс нь тэр чинь нөгөө судалгааны ажлуудын пейпер үргэлж хэвлэгдэж гарч байгаа учраас тэрэнд одоо нэг хинч одоо шүүмжлэлтэй хандаад одоо тий маргаан дэвшүүлэх боломжтой. Тийм учраас нэг юм үүсгэж байх асуудал биш байхгүй тэр. За тэгэхээр уур амьсгалын тухайд бол нэг иймэрхүү. Ягаад ингээ уур амьсгалт эхний хэсэгтээ ярьчвэ гэхээр бид нар угаасаа л өдөр тутамдаа хэрэгэлдэг хүн төрөлхтний хэрэглээ бол хөнгөн цагаан тий. Хөнгөн цагаан бол өнөөдөр ингээд бид нар зүгээр дэлгүүрийн лангуунаас эхлүүлээд хогийн савндаа хүртэл харж идэг. За бүр наадзахын зүгээр цонхны рам байж байгаа. Машины гадаргуу байгаа тий. За бүр ингээд зарим төрлийн одоо нөгөө нэг сансрын объектуудыг хөнгөн цагаанаар хийж байгаа тий. Хөнгөн цагаан бол өнөөдөр маш олон зүйлийг хийж байгаа материалуудын нэг. За түрүү манай урнаа хэлсэн шүү дээ тий. Жохон багт бол ерөөсөө ингээд хөнгөн цагаан тогоо могоо. Хөнгөн цагаан ерөөсөө ингээд хаасаагүй байдаг гэсэн тий. Би бас агуулсан сандаг юм хөнгөн цагаан юу байдаг гэсэн махны биш байдаг гэсэн тий. Тэр одоо яаж мах машинтдаг гэсэн би гайхаад байна. Ямар нэгэн юмтаал тэр холддог л байсан ба. Хөнгөн цагаанчтай айгүй зөөлхөн металл шүү дээ. Тэгэхээр нэг юм сэрэмэр чинь дахиачдаг. Тий холиол тэгэж арай жоохон хатуу болоод байсан бахалтай бодголоо. Тийм. Тэгээд айгүй л бол тэрнээс нь болж тэр бал малан гардаг гэсэн бич магадгүй тий хөнгөн цагааны. Бас яг тэр нарийн сайн мэдэхгүй юм. Тэгэхээр ингээд хаасаагүй байдаг гэсэн элемент учраас тэнцээ хүн төрөлхтний хэрэглээнд ерөөсөө юу үсдэг вэ гэхээр хаягдал гэдэг юм үсдэг л байхгүй. Хаягдал гэдэг бол үргэлж хүн төрөлхтний асуудал байдаг тий. Үргэлж бидний асуудал бол үргэлж хаягдал байдаг. Ямар сандал гэртээ хогийн савгүй айл гэж байхгүй, гэртээ нойлгүй айл гэж байхгүй шүү дээ тий. Хаягдал бол үргэлж хүн төрөлхтний хамгийн том асуудал байсаар ч ирсэн байх ч болно. Тэрийг үргэлж бид нар анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэсгийн төгсгөл бас нэг юм сонирхолтой юм байна. Тэр нь юу вэ гэхээр хаягдал хүн төрөлхтний асуудал болоод ч гэж анханасаа байсаар ирсэн шүү дээ. Ер нь бол бүр ялангуяа суурин соёлын хэмжил болсны улмаас бүр хэцүү болсон хаягдал тий. За наазах нь хүний бохирын хаягдлууд байгаа тийм үү. Тэнгүүт ингээ бүр 2000 жилийн өмнө зарим эртний Грекийн хотууд нэгдсэн бохирын систем мэтэртэй болсон байгаа шүү дээ. Тэгэхгүй бол болохгүй. Тусдаа бохирын системтэй байгаа заваараа тэглэнгүүт чи шууд юу тархаж байгаа байхгүй. Нөгөө халдвар төвчөнд тархаад баларж байгаа. Тэрийг ажигласан учраас болсон байна. Тэгсэн мөртлөө хүмүүс үдийг хүртэл яагаад ингэж хаягдал дээр зүгээр ингэж нийгэм ерөөсөө ингэ анхаардаг шүү дээ. Бид нар ингэ хаягдлыг бол айгу нэг юм сероцны хүлээж авдаг үү. Хүн ингэж хоол идэхдээ бид нар бас сероцны байдаг тийм үү. Хэдэн төгрөгөөр авах уу, ямар газар хаана юу идэх үү, ариун цэвэр яаж ийнэ гэж. Хан тэр хоол нь буцаад гарахад бид нар тоодгүй тэрийг ерөөсөө. Тэгмээд энэ дээр яг жижиг болон жижиг нэг юм гоё тайлбар өгдөг байхгүй юу? Жижиг юу гэж байгаа гэхээр хаягдал гэдгийг ерөөсөө хүн
өөрөөс нь гарч байгаа хаягдал учраас хүн хаягдлыг шууд хайчдаг гинэ. Шин зүгээр ингээ 0-оор төсөөлөх юм бол би ингээ 0 хүндэрчээд усаа татаад гарч явхад хүн хаягдлыг шууд мартдаг гэд. Ягаад тэгэхээр нөгөө хүний физик харж байгаа нүднээс нь байхгүй болчихж байгаа байхгүй нөгөө хаягдал чинь. Тэнгүүд хүн шууд тэрийг ингээ байхгүй боллоо гэж итгэдэг. Тэр цаана очиод юу болж байгааг хүн ерөөсөө тоодгүй. Тэрэн шиг хүн ингээд гэртээ ил хог хаяадах юм бол гэрээ цэвэрлдэг. Айгу амархан цэвэрлдэг те. Бид нар ингээ ил хог тавиадах юм бол нэг гарч орохдоо шууд нөгөө хогоо торлоод аваад хогийн савнд хайдаг штэ. Гэтэл гэртээ байдаг том хогийн савуудтай хүн хог хаяхаараа тэрийг дүүрхээс нааш авдаггүй те. Ягаад тэр хүн мартчихдаг тийм чи. Хогийн савнд хаялаа. Хогийн сав чинь гаднаа нэг юм тухайн хаягдлыг би өөрлөгөө авлаа гэд хаачдаг систем байгаа байхгүй. Хүн чинь өөрөө тийм нөгөө нэг амтан хаягдлаа гингүүд хаягдал одоо миний асуудал биш шүү дээ. Энэ өөр нэг юмны асуудал гэж боддог. Гэтэл бодит байдал дээр хаягдал бол хүн болгоны асуудал шүү дээ. Гэтэл дааж бид нар хаягдлаа хаягдчихгоотаа тэрийг мартчихдаг учраас одоо болтол хаягдал асуудал болсоор явж идэг гэж байна. Тэр ийм ба. Тэгээ бид нар бас нөгөө энэ дээр айгүй юм анхааралтай байх хэрэгтэй юм байлээ. За ингээд хаягдлын тухай нэг иймэрхүү. За нөгөө талд тэгвэл энэ хөнгөн цагааны чинь анх яаж бид нар хэрэглээд эхэлсэн юм бэ те. Өнөөдөр ингээд өдөр тутмын хэрэглээ болсон дэлгүүрийн лангуу зүгээр баг манай гэрийн хогийн савны нөгөө нэг савнд хүртэл хөнгөн цагаан бим бариултаа байсан баг шүү. Ингээл хаас өгөө байдаг энэ хөнгөн цагаан чи гинт яаж бидний хэрэглээнд ороод ирсэн бэхээр түүх их сонирм. Тэр нь юу гэхээр алтнаас үнэтэй хөнгөн цагаан гэдэг бол шууд утгаараа хөнгөн цагаан алтнаас үнэтэй байсан. Тэгэхээр сонирм байгааз өнөөдөр одоо нэг лаацтай ундаа чи Монголд хэд вүлээ? 5,000 төгрөг, 7,000 төгрөг айгүй үнэтэй тий. Нэг тиймэрхүү байгаа. За нэг 5,000 төгрөгөөр лаацтай ундаа авлаа гэж бодоход тэр нэг ширхэг лаацыг би буцаагаад тушаах юм бол 1 төгрөг лав хүрэхгүй хаа тий. Одоо хүрчиж магадгүй нэг 5 төгрөг мөгрөг болж магадгүй бах тий. Айгүй л килограммд ч тийм байж магадгүй. Ийм хямдхан юу штэ материал штэ тий ерөөсөө. Хөнгөн цагаан чи баг хэтрүүлж ярих юм бол хувцраас хямдхан материал штэ тий. Гэтэл тийм үү. Ердөө 200 жилийн өмнө заяа. 200 жилийн өмнө хөнгөн цагаан алтнаас 4 дахин үнэтэй байсан цаа. 1 кг алтнаас 1 кг хөнгөн цагаан 4 дахин үнэтэй байсан байхгүй. Тэгээ яагаад тийм бэ гэдэг нэг санаа. За хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад яагаад тийм бэ гэдгийг ярив. Гэтэ яг тэр болтол гэнэ манай сонсогч нар хамтран ажиллагч нараа сонсохын хажуугаар ингээд зүгээр бас бодож явах тийм яагаад тийм байсан бол гэдгийг. Бас их сайн байна. Эхний хамтран ажиллагч манай Бикутан Кидзээ хамт олон байгаа. Тийм байна. За тий хог аялал гэсэн чинь нөгөө саран дээр хүртэл очихтой нөгөө яалгацаа тэнд орхиод нэг ачаанаасаа салах гэдэг ш тий хаяа явсан тухай явж байсан тэр хүртэлтэй ер нь хүн хаана тэгээд нөгөө дагж явдаг гэдэг бас санаанд ороод байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids Lenus Med-ийн хамт олон маань нэвтрүүлгийн маань ивент гэж хамтарч ажиллаж байна. Тэгээд одоо манай од мөндрийнхний хүүхдүүд одоо бас яг эдний витаминыг бас хэрэгжилж байна. Тэгээд витамин чинь бас дотроо одоо яг нөгөө оригинал тэг генетик билүү те одоо ингээд нэг 2 янз байгаа тах шиг байгаа маа. Тэг хүмүүс нөгөө нэг яг оригинал нь нуу энтергээд идэгдээд яг одоо оригинал нь илүү сайн байгаад байна л да те хуулбар нь одоо биш гэх юм уу одоо эсвэл синтетик хэм аргаар гаргаагүй ч юм уу те дөөрэмэл биш л гэсэн үг тийм дөөрэмэл гэдэг тий. Тэгээ би мэ чинь бас нэг энэ тэнгөр явахдаа гадны улсаар явахдаа заавал витамин хүүхдтэй ээжтэй авдаа ч юм уу ингэж авдаг байхгүй юу. За бас тий оригинолох магадлал нь өндөр гэсэн чинь Монголд маань одоо яг ийм витаминыг бас зарч идэг юм байна. Энэ бол та бүхэн витамин авахдаа Bikutan гэдэг бичгтээ одоо гадуур бол одоо маш олон эмийн сангуудаар тий бүх эмийн сангуудаар зарагдж байгаа учраас Bikutan-ыг авъя гэдээ бас аваад хэрэглээд үзээрэй. Амин дэмэр баялаг, өвөл урандор хүүхэд багчуудын дархлаа дэмжих олон төрлийн амин дэмүүд, ашигтай бактери, одоо антибиотик энтер хэрэглэх юм бол ер нь заавал ашигтай бактерийг бас хэрэгжилж байгаараа гэдэг юм байлээ. Тэгээд эрдэс бодисыг нэг дор агуулсан энэ нийлмэл найрлагатай 4 тарлын Bikutan Kids витаминыг санал болгож байгаа. Тэгээд ашигтай бактери нь нэмэх нь одоо нэг аюул олон эрдэс зэргийг агуулсан байдаг учраас нэг сумаар 10 хэдэн туулаа одоо болох ийм одоо боломжтой олон төрлийн одоо эрдэс бодистэй энэ бүтээгдэхүүнийг
худалдаалтгаа та бүхэн маань эмчийн заавраар зөв тунгаар хэрэглэх нь бас маш чухал гэдгийг мэдж байгаа. Яг зөв тунгаар тогтмол удаан хугацаанд хэрэглэнтэй. За Health Point болон бүх эмийн сангууд одоо мөн Facebook-ээр нь шууд захиалаад авах боломжтой. Alkaloid Mongolia гэдэг дэлгэцэн дээр гарч байгаа Alkaloid Mongolia гэдэг дагаад аваарай. Холбогдох хуцсны дугаар нь 9934 9717 за 80 33 51 91 гэсэн байна. За тэгээд нэвтрүүлгийн маань шинжилгээний танин мэдхүйг түгээх үйлсэд маань ингэж тус дэм болж байгаа. Пикутан Kids-ийн хамт олонд маш их баярлалаа. Баярлалаа. Гэд одоо ч бас нэрээ цагаан сараар нөгөө нэг зочидтой өгөх гоё бэлэг болно шүү тий. Тийш үү нэрээ. Тий. Одоо нөгөө нэг хүмүүс чинь сүүл рүүгээ яадаг болсон байлээ шүү дээ. Би энэ жилийн цагаан сараар ямар бэлэг өгөхөд яасан гэсэн чинь үжил болгоо аимс өсөр байгаад тренд нь хоцрогдсон тий. Тэгээ хүн чинь нэг угаасаа л хаасаагүй л хүн чинь тренд дагдаг амтэн шүү дээ тий. Тренд дагдгүй хүн гэж байхгүй тий. Хүмүүс нэг би тренд дагдгүй л гэдэг. Харин ч зарим тохиолдолд дагж байвал зүгээр шүү дээ тий. Зарим юмн дээр олонхоо сонсож явах хэрэгтэй шүү дээ. Тэр шиг бас нөгөө нэг гоё онцгой бай гэх юм бол тий цагаан сараар юу өгч болж байгаа байхгүй витамин бэлэгж болж байгаа байхгүй ялангуяа хүүхдүүдэд витамин бэлгэлнэ гэдэг бол энэ чи өстой амар гоё бэлэг болох байхгүй ерөөсөө тийм учраас манайхаа одоо ингээ цагаан сар юу юуг тулцсан бэлгээ сонгож хэмжээгүй хүмүүс ивэл эсвэл бэлгээ гоё шинжилмээр байгаа хүмүүс ивэл шууд Pikutan Kids-ийн витамин аваад өгөхөд хангалттай гоё бэлэг болох нь байна. Би бол яг тэгэж бодлоо. Би Монгол цаан сар ирсэн бол ер нь витамин лах юм байна. Сүүлийн үед нөгөө ханаад агүй их хүрээдсэн чинь янз янзын витамин эрдэс центр дутагдаад байгаа юм бах таа гэж бодоод байгаа. За тэгэхээр тийм дархлаагаа сайн дэмжиж явах хэрэгтэй. Сэдв рүүгээ буцаад ороход хөнгөн цагаан. За өнөөдөр ингээ хөнгөн цагаан бол ингээ хаасайгүй. За бүр ингээд бид нар чинь хөнгөн цагааныг юун байдлаар хэрэгэлдэг болцсон. Хүнсний нөгөө нэг ийм хөнгөн цагаан юм юу байдаг штэ тий фойл байждаг штэ тий хүнсээ ингээд боогоод хөрөгчөндөө хийж мэжтэй. Би л заримдаа тэгдэв нөгөө нэг янз янзын хөрөгчөн дотор чи янз янзын юмнууд байгаа болохоор хоорондоо юу ч болчих юм лээ. Тэгээд боогоод хийчдэг. Эсвэл нөгөө нэг документ ч юм уу юм дахиад ч юм уу бодлоход бас тэгж болгодог штэ тий. Тиймэрхүү байдлаар хүртэл бид нэг хөнгөн цагааныг хэрэгэлдэг болцсон байж байгаа. Ингээ хаасаагүй байждаг хөнгөн цагаан. Өнөөдөр бол ингээ хамгийн хямдхан металл واخгүй хөнгөн цагаан бүр хамгийн хямдхан металл. Ерөөсөө те ямар сандаад хөнгөн цагаан тушаан маш их учраас хямдхан байгаа. Тэрийг буцаагаад тушаагаад амьдрдаг хүн байна гэдэг чинь тэр чинь өөрөө бас те ийм хитрхи түгээмэл хямдхан элемент болцсон нэг ингээ илэрхийлээд байгаа. Гэтэл юу болж ирсэн гэсэн чинь ерөөсөө ингээ 200 жилийн өмнө. За яг бүр 200 жилийн өмнө бүр хөнгөн цагаан 1 кг хөнгөн цагаан $545 зарагдсан байна. $545 ч одоо за тэр үеийн $545 чинь баг өнөөдрийн $5,000 болно шүү. 200 жилийн өмнө $5,000 баг $50,000 ч болж иж магадгүй тий. Инфляци юм уугаад тооцох юм бол. За энэ чинь баг юу вэ? Хэдэн сая 10 сая төгрөг болж байгаа байхгүй юу тий. Тийм амар үнэтэй байсан байна. Хажууд нь алт энэс 4 дахин хямдхан зөө. Алт нь илүү хямдхан байгаад байдаг. Тэгээ асуулт гарна шүү дээ. Яагаад тийм байсан? Яагаад юу вэ? Сонин хөнгөн цагаан тэгээ зүгээр колоны сав штэ хөнгөн цагаан бол тэгээ пепсины сав штэ. Наа чи одоо яагаад ийм амар үнэтэй байсан гэсэн чи энэ бол ерөөсөө ховор байснасаа биш гинэ. Ерөөсөө хөнгөн цагаан бол ховор элемент хизээч байгаагүй хүндрэлтний хувьд. Хөнгөн цагаан бол хаасайгүй л байждаг. Дэлхийн нөгөө нэг юуны крастын бүтцэд байж байгаа шүү дээ тий. Хөрсөн хөнгөн цагаан чи хаасайгүй л явж байгаа байхгүй тийм чи байждаг ийм элемент байгаа. Алтуул эсэргээр шүү дээ ховор шүү дээ тий. Алтуул нейтрон одны мөргөлдөөнөөс ирсэн элемент шүү дээ тий. Алтуул ховор элемент байгаа. Тэгээ гоё харагддаг, ялалцдаг ийм. Гэтэл хөнгөн цагаан ховор биш. Маш түгээмэл элемент байждаг. Тэгснээ ингээд айгу үнэтэй болчиход байдаг. За ингээ яагаад үнэтэй болсон бэ гэсэн чинь асуудал бол ерөөсөө л ийм гэж байна. Хөнгөн цагааныг яг түүхийн хөнгөн цагаан байгаа шүү дээ. Түүхийн идээр нь ялгаж гаргаж авах бол ерөөсөө хамгийн хэцүү асуудлуудын нэг байсан гэж. Одоо нөгөө хоёулагийн өмнө нь ярьдаг холоор ч юм уу нөгөө баахан нэгдлүүд байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан. Яг цэвэр хөнгөн цагааныг ялгаж авах нь айгүй хэцүү. Гэнэ яагаад тэгэхээр хөнгөн цагаан бол өөрөө маш юм идэвхтэй уралд ордог элемент. Тэгээ маш олон төрлийн уралд маш ингээ идэвхтэй ордог учраас хөнгөн цагаан манай дэлхий дээр хамгийн анх ингээд түүхийгээрээ байхдаа шууд хүчил төрөгчтэй уралд орол. Тэгээ хөнгөн цагаан хүчил төрөгчийн одоо хөнгөн цагааны нэг атом хүчил төрөгчийн 3 атомоос бүрдсэн юм нэгдлийг бий болгочихж байгаа байхгүй. Тэгээ нэгсэн ингээд хөнгөн цагааны металлын шууд гадаргуу дээр нь хүчил төрөгчийн атомууд очиж суугаад тэгэл яг хуу
нөгөө хөнгөн цагааны нэгт өөр уралдаа ордог итгэхгүй болгоод дээрэс нь энэ нөгөө хүчил төрөгч очиж сууснараа хөнгөн цагааныг зэвэрхийн удаашруулцдаг гинэ. Зэвэрхийн үед бол зэвэрдэг, төмөртэй адилхан зэвэрдэг. Ер нь хүчил төрөгчтэй уралд орж байгаа бүх юм зэвэрдэг шүү дээ, тий. Хүчил төрөгч чинь ясам дээр түлш шүү дээ, тий. Тэг бүх юмыг шатаадаг зөв юм байгаа шүү дээ хүчил төрөгч. Тэгсэн чинь ингээд хөнгөн цагааны гадаргуудаар очиод хүчил төрөгчийн 3 молекулууд юм нэгдэл үүсгэж суучин зэвэрлэлтийг удаашруулцдаг байхгүй. Тийм учраас нөгөө хөнгөн цагаанаар ундааны сав хийгээд байгаа байхгүй тий, усны сав мав хийгээд байгаа байхгүй. Хамаагүй удаан зэвэрж байгаа юм чи яах вэ? Нөгөө дотор нь агуулсан зүйлтэйг химийн уралд удаан оруулсан гэсэн үг шүү дээ. Тий, элдвэн янзын асуудал тань чи баг үсгдэг байгаа байхгүй. Дээрэс нь нөгөө нэг амархан халж хүрдэг учраас бүр илүү нөгөө нэг элдвэн янзын химийн шин чанар үзүүлээд байхгүй тий. Хунцар бол эвгүй шүү дээ. Хамаагүй халах юм бол хунцар чи хайлж шүү дээ тий, мангар. Янз янзын химийн уралд орчих гээд. Тэгэхээр ийм асуудал байсан. Тэгэхээр ингээ хөнгөн цагааныг ялгаж авах айгүй хэцүү. Тэгээ анх бол ерөөсөө ингээ хөнгөн цагааныг тустай элемент байсан гэдгийг ч мэддэггүй байсан юм байна. За тэр бол тодорхой баг тий. Бид нар бол анханасаа энэ тустай элемент юмаа гэж мэдсэн элементүүд цөөхөн шүү дээ тий. Алтмалт гэсэн нэг юм хитгэн элементүүд л байгаа. За ингээ 1800 оны үед харин нөгөө нэг манай алдартай Хампи Дэви. За Хампи Дэвичтэй энэ үйлрэл баг хэдэн ч удаа дурддаг тий. За удахгүй гэхдээ Хампи Дэвигийн яг амьдралын тухай нэг бүхэл бүтэн дугаар байгаа учраас бид хоёр бол ингээд дурдаал яваад байгаа. Тэгэхээр Хампи Дэви маань яасан бэ гэхээр хамгийн их сэжиглсэн байгаа. Хөнгөн цагааны нөгөө нэг хөнгөн цагааны оксид гэж байгаа байхгүй нөгөө хүчил төрөгчтэй нэг уралд ороо нэгдэл байдлаар олдож байгааг. Тэгэхээр тэрийг сэжиглээд энэ ерөөсөө өөр нэг юм алюминиум гэдэг те элемент тэнд байх шиг байна. Гэтэ би энийг ингээд яаж чадахгүй маш хүчтэй холбоос торцсон учраас ялгаж чадахгүй. Гэтэ ямар ч тийм элемент байх шиг гэдэг таамаглалыг анх дэвшүүлээд тэгээд одоо нэг англиар бол алюминиум буюу хөнгөн цагаан, монголоор бол хөнгөн цагаан гэдэг нэрийг өгсөн байгаа энэ элементэд. За ингээд судлаач нарын хувьд химчид, физикч нарын хувьд хөнгөн цагааныг лабораторийн түвшинд ялгаж авах гэдэг нэг юм сонирхолтой эрдэм шинжилгээний ажил эхэлж байгаа байхгүй тэндээс. За тэгсэн айгүй хэцүү. Нөгөөтгий ч нөгөө ерөөсөө хэр баргийн аргаар ялгаж чаддаггүй. Яг л нөгөө 1900 оны үед холоор энэ тэрийг ялгаж авах гэж айгүй хэцүү байсан шүү дээ. Яагаад тэгэхээр асуудал яг адилхан. Хажууд нь ямар элемент вэ? Нөгөөтгдөг очиод уралд орчдөг. Ерөөсөө нэг юм те нөгөө юм хөдөлгөөнтэй хүн байгаа байхгүй те амар экстраверттэй. Хүн болгондоо очиод найзлаад ингээ юм яриа яваад чаддаг. Ийм нөхөр байгаа байхгүй. Тэгээ ийм элемент. За тэгсэн чинь хамгийн анх өөрсдөд гээд эрдэмтэн 1825 оны үед өөрсдөд яасан бэ гэхээр калиум хүчил тий калиум хүчил байна. За тэр калиум хүчил нь ямар хүчил вэ гэхээр калийг мөнгө усан дотор холиод мөнгө ус кали хоёрыг холдсон гэсэн үг тий. Тэгээ энэ чинь ингээ нэг юм калиум мөнгө усны хүчил болно шүү дээ тэгэнгүүт. Калиум мөнгө усны хүчил дотроо хөнгөн цагааны хлорид гэдэг өөр нэгдэл байна. Тэрний үгээр хүчил төрөгчийн 3 атомын оронд хөнгөн цагаан дээр хлорийн 3 атом очиод суудсан. Ийм нэгдэл явж байна гэсэн. Тэгэхээр хөнгөн цагааны хлорид гэж байна. Тэгэхээр энийг уусгачихж байгаа байхгүй. Тэгээ ингэж уусгасны дараа тэнцээ юу гарч байгаа вэ гэхээр кали юугаа штэ тий. Кали маань нөгөө хлортойгоо уралд ороод кали хлор хоёр чи хоёулаа маш өндөр юунд уралд ордог элемент байгаа штэ. Тэгээ энэ хоёр чи бэстүүд гэхгүй. Амар сайн найзууд удаан уулзсан хоёр нөхөр уулзж байгаа юм шиг шууд хоорондоо уралд орно. Нэг гэсэндээ ингэж уралд орохоор нөгөө нэг кали мөнгө усны хүчил дотор би хөнгөн цагааны хлоридыг хийнгүүт мөнгө усан дотор байгаа кали маань хөнгөн цагааныхаа хлорыг өөртөө уусгаад авчиж байна гэсэн. Ялгачих юм шүү. Өөртөө нэгдэл болгоод ав. Тий, ялгараад авангууд тэн чинь хөнгөн цагааны атомууд үлдээд хөнгөн цагааныг ялгаад авчиж байгаа юм тий. Тэгэхээр энэ бол бүр ингээ маш бага хэмжээнд микроскопоор харах хэмжээнд шүү. Чи бүр яг нүдээр харагдчихгүй бүр. Ийм байдлаар хамгийн анх ялгаж аваад бид нар хөнгөн цагаан гэдэг бол тусдаа элемент юм гэж мэдсэн. За үүний дараа Вольер болон Девилле гэдэг эрдэмтэд энэ аргыг жоохон сайжруулад гэтээ механизм бол адилхан. За яаж сайжруулж байгаа вэ гэхээр нөгөө мөнгө усаа солидог ч юм уу те эсвэл жоохон юм шатаах процесс нэмдэг ч юм уу. Иймэрхүү байдлуудаар ингээд энэ аргуудаа солиод хөнгөн цагааныг гаргаж авдаг болсон. Гэтээ энэ хөнгөн цагааныг гаргаж авахд жишээ нь 1 грамм хөнгөн цагааныг гаргаж авах өртөх нь өөрөө бараг 100 хэдэн доллар те маш үнэтэй. Тийм учраас ингээд ийм масс үйлдвэрлэл гэдэг юм руу бол орохгүй. Зүгээр яг жинхэнэ эрдэмтдийн сониуч байдлын одоо сониуч байдлыг тижээдэг ийм процесс л байсан байгаа байхгүй. За ингээд
ерөөсөө хөнгөн цагааны үйлдвэрлэлд нэвтрүүлдэггүй байсан байна. Тэгээ ийм учраас нөгөө нэг ингээд ялгахад маш хэцүү байж штэ хөнгөн цагааныг тийм маш өндөр зардалтай ялгадаг байсан учраас хөнгөн цагаан үнэтэй байсан байна. Маш жоохон хөнгөн цагааныг гаргаж авахын тулд $100 зарцуулна гэдэг чинь буцаага тэрийг би $200 зарна гэсэн үг шүү дээ тий. Нэг ажлын хөлс мөлс татвар матвараа бодох юм бол нэг тэр хавцаа болно шүү дээ. Тэгэхээр айгүй юм үнэтэй металлд орчдөг гэсэн. Тийм учраас ингээ үнэтэй металлд оронгууд бүр түүхийн нэг одоо хэсэг хугацаанд алтнаас ч үнэтэй болоод за бүр ингээд 3 дугаар Наполеоны үед баячуудын ингээд цугларалт болно шүү дээ. Хүлээн авалт бол оройн хооллог нийллэг болно шүү дээ. Бүжиг болдог ч юм уу тий. Тэгэнгүүт хүмүүс ингээд хөнгөн цагаанаар гойж очдог гэсэн гэж. Хөнгөн цагаан эмэг зүтсэн те тийм чи. Хөнгөн цагаан бүгж зүтсэн. Алт бол сонирн биш. Тэнд ерөөсөө алт бол ерөөсөө сонирн биш. Тэгээ бүр яадаг гэсэн гэхээр манай 3 дугаар Наполеон өндрөг авьяа байгуулсан ч юм уу те. Ийм хүмүүстэй одоо нэг монголчууд ч нэг юм л бол одон тараадаг штэ тий. Баахан одонтой штэ алдардхийн одон ч гэж яах шиг бүр нэг юм удахгүй баахан одонтой нэг юм одон өгдөг. Тэр нэг юм коммунист байсан улсууд жоохон тийм байт юм шиг пост совет улсууд байсан гэл нэг юм одон тараах гэдэг. Тэгсэн чинь ингээ Наполеон одон тараахаар яадаг гэсэн бэхээр хамгийн том одоо зэрэглэлийн одон гэсэн. Монголоор бол алтан гац гэхгүй тий. Миний мэддэг бол алтан гац л. Алтан гац ч их лаг юм шиг байна. Алтан гац гэдэг одон нь бол одоо өөрөө юугаар хийгдсэн. Хөнгөн цагаанаар хийгдсэн заяа. Тэгвэл тэрний дор магадгүй ингээд алтан гацын доод арай нэг юм доогуур зэрэглэлийн одон байдаг гэж бодъё л та. Алтан гац маань 1-р зэрэглэлийн одон. За 2-р зэрэглэлийн одон алтаар хийгдсэн. Тэгээ ингээд хөнгөн цагаанаар хийсэн одон том генералуудаа авьяа байгуулсан хүмүүстийг бэлгэлдэг заяа. Тэгээ хөнгөн цагаанаар хийсэн одон. Тэгээ одон авах юм бол би шууд өөрийгөө юу гэж бодно. Би бол их мундагтай их хүндлэгдэж байна. Алт авах юм бол жоохон дургу те. Энэ мө одоо надад алт өгөх та яа тий те. Энийгээ баг өөрөө аваа. Би энийг чи идэх юм гэх нь холдгол баг. Ерөөсө тийм хэмжээнд хүрсэн байгаа байхгүй хөнгөн цагааны үн. Зөв шалтгаан бол ерөөсөө хөнгөн цагаан амар үнэтэй. Яагаад үнэтэй вэ гэхээр ерөөсө ховор биш. Алт бол ховор учраас үнэтэй те. Хөнгөн цагаан бол гаргаж авахд хэцүү. Тийм учраас үнэтэй. Тийм элемент байсан байна. За тэгсэн энэ галзуурал нь 1886 онд дууссан. Энэ одоо солиорлон. Тэр нь ямар хүмүүсийн ачаар дууссан бэхээр Hall Herold гээд хоёр хүн юу олж нэ тусдаа шүү. Хамтарч биш. Юу олж нээсэн бэ гэхээр нөгөө хөнгөн цагаан байгаа штэ. Хөнгөн цагааны холоор байгаа штэ тий. Нэгсэндээ холорид байгаа штэ. Хөнгөн цагааны давс гэд нэрлэлчээ л та тэр хоёлаа. Холоридтой нэгдэлд орсон бүх хэмчнэл давс үсгээд идэг штэ тий. Тэр хөнгөн цагааны давсыгаа ийм хайлтсан киролит гэдэг бодис байгаа тий. Киролит гэдэг юм хатуу цагаан бодис үүдэг шүү дээ. Тэрийг хайлуулчихж байгаа. Хайлуулад нэгсэндээ нэг юм магм шиг юм болгох чинь гэсэн үг шүү дээ. Галтуулын магм шиг юм болгоод тэрэн дотор нөгөө давсаа уусгадаг байхгүй. Хөнгөн цагааны давсаа хийгээ цаахан хутгах чинь лифтэн цай найруулж байгаа юм шиг. Тэгэж хутгангуудаа тэрийг ийм том одоо ийм савн дотор хийцэн байгаа шүү дээ тий. Тэнгүүд дотор нь хоёр цахилгаан электролит хийчихсэн. Нэмэх хасах зэнэгтэй. За тэгэхээр юу болдог вэ? Электролизийн үзэгдэл болдог тий. Нөгөө нэг дундуур нь тог гүлгчээр яадаг үлээ хоёр нэмэх хасах туйл дээр нь тухайн шингэн дотор байгаа элементүүд очиод наалддаг штэ тий. Электролизийн үзэгдэл гэдэг. Тэгээ ингээд хийсэн чинь яах вэ? Шууд хөнгөн цагааныг маш их хэмжээгээр маш хямдхан аргаар ялгаад авцсан байхгүй. Тэгээ энэ бол өөрөө маш юм том нээлт болж байгаа. За тэгсэн энэ бас өөрийн гэсэн юм драматай. Ягаад тэгэхээр хамгийн анх 1886 оны 4 сарын 23-ны өдөр Paul Herold гэдэг Францын эрдэмтэн маань электролитийн аргаар хөнгөн цагааныг ялгаж авч болох юм байна. Энэ нь өөрөө тухайд хөнгөн цагааныг ялгаж исэн аргуудаас хэдэн 10 дахин хямдхан аргаар хөнгөн цагааныг ялгаж авч болох юм байна гэдэг нэгэд патент авахар хүссэн юм байна л да. За ингэ байжсэн чинь 1886 оны 7 сарын 9-ний өдөр Hall гэдэг хүн хөнгөн цагааныг электролитийн аргаар ялгаж авч болох юм байна гэд патент хүссэн байна. Тэгсэн нөгөө патентын ганцрын хүмүүс нь ерөөсөө 3 сарын өмнө өөр нэг хүн патент хүсэх гээд байгаа шүү дээ. Хөнгөн цагааныг би ингэж ялгаж авахыг олж нээлээ гэсэн. Өөр нэг нөхөр гараад ирсэн. Тэнгүүт нь хардсан шүү дээ. Хин яг хинийгээ хуулаад байна те. Та хоёр ингэж ирээд уулзаад яг ингэж энэ судалгаа би хийсэн юм а гэдгийг харуул гэд. Тэгээ энэ хоёр чи бөө юм болсон гэж ерөөсөө хоорондоо өрсөлдөөд би төрүүлж авсан гараад би төрүүлж авсан энэ төр гэд. Тэгээ эцэст яасан гэхээр яг 1 жил 1 сард заяа бүр
энэ хоёр хүн нэг нь Францад, нэг нь Америкт яг адилхан санааг бодож олсон байх юм ерөөсөө. Нэг нэгээ танихгүй. Тэгээ бараг нэг сард энэ хоёр хүн яг адилхан туршилтыг хийгээд гэтээ патентаа дэвшүүлэх гэж зүгээр удсан, өөрөөр хугацаанд дэвшүүлсэн. Гэтээ нэг жилийн хугацаанд дэвшүүлсэн. Тэгээ тэр нь тодорхой болоод энэ ингээд түүхэнд бас нэг сонирхолтой тохиолдлуудын нэг дэлхийн хоёр өөр болонд яг адилхан хугацаанд яг адилхан санааг хоёр өөр хүн бодож олсон байна тийм чи. Тэгээ өнөөдөр бол энэ хоёрт ингээд хоол хийний Кейлри процесс гэж нэрлэдэг. Хоол хиролтын процесс гэж нэрлэдэг. Хөнгөн цагаан ялгаж авах. Өнөөдөр ч юунд ашигладаг процесс, үйлдвэрт ашигладаг. Яг тэр электролитийн аргаар нэгдлийг тухайн нэгдлийг ялгаж авна гэдэг чинь амархан байхгүй. Амар хямдхан, маш хямдхан аргаар ялгаж авдаг. За ингэ байжсэн чи Бэйр гэдэг нэг нөхөр яасан бэ гэхээр боксит гэдэг өөр бас нэг юм хатуулаг элемент байдаг шүү дээ. Тэрийг нэгсэн тэр боксит гэдэг нь юу вэ гэхээр хөнгөн цагааны хүдэр واخхгүй. Хөнгөн цагааны хүдрийг хямдхан боловсруулах аргыг олоод нийцсэн. Тэгээд өнөөдөр бол ерөөсөө энэ Бэйр хоол хиролтын арга гэдгээр хөнгөн цагааныг боловсруулдаг маш хямдхан аргаар ингэж боловсруулдаг. За ингээд ерөөсөө хэдхэн жилийн дотор нөгөө алтнаас 5 дахин үнэтэй байсан хөнгөн цагаан маань зарим хүмүүс нэг нүдээч нээж харахааргүй хэмжээнд тоогдохой болоод хаа цаггүй байдаг болоод юм болгоныг хийдэг болоод зүгээр цонхны араа маань түлхүүрний оосронд ундааны савнд тэнцээ халбаг сэрээ юу гэдэг юм бүгдийг хөнгөн цагаанаар хийдэг болсон бай. Ингиж манай хөнгөн цагаан маань яах нь хаан ширээнд сууж хагаад нэг өдөр зүгээр тэндээс тэг хүнд нислэгдэж унаад ерөөсөө хаа цаггүй байдаг ийм зүйл болж хувирсан. Тэгээ ямар сандаа нөгөө тухайн үед бүр ингээд хөнгөн цагаан хадгалж ийсэн те үнтэй учраас. Тэгээд ингээд зарах гэжсэн нөхдүүд л шууд дампуурсан байж. Дампуурсан ерөөсөө зарим нь бол бүр ингээд те гудамд гарсан маш хэцүү байдлууд ингэж болсон. 200 жилийн өмнө шүү дээ энэ ерөөсөө. Тэгэхээр энд бас нэг юм сургамж юу вэ гэхээр шинжлэх ухаан гэдэг юм байгаа шүү дээ те. Шинжлэх ухаан ямар нэгэн зүйлийг эхлээд таних гэж оролддог. Таньсныхан дараа бид нар тэрийг хэрэглэж сурдаг. Хэрэглэж сурсан тухайн зүйл хямдхан болдог тий. Тэгэхээр эрдэмтэд бол тэр үед мэдчихсэн байхгүй бид нар хөнгөн цагааныг ашиглах юм бол энэ үнийн хөөрөгдөл байхгүй болно тий. Энэ галзуурал бол байхгүй болно. За анхнаасаа ихэнх эрдэмтэд гадралж исэн мөр удахгүй энийг ингэж хийчин тий. Тэгэнгүүт чи юу харах вэ гэхээр хүн мэдлэгтэй байх тусмаа, боловсралтай байх тусмаа тухайн зүйлд хошуурдаг байгаа байхгүй тий. Хий хошуурч ингэж одоо нэг яаж явдгүү тий. Мал хаашаа тугдсан мал тийшээ явна гэдэг шиг тэгж явдгүү тий. Тэр дунд бол яг зүгээр л нэг юм боловсрал муутай ч юм уу тухайн мэдлэгийг сонирхдаггүй ч юм уу хитрхи тийм хүмүүс маань хохироод үлдчихэж байгаа байхгүй тий. Хөнгөн цагаанаараа хохироод өстой амьдрал нь хөнгөн болоод болно гэж бодсон чинь эсэргээрээ хүнд болоод тэнцээ ингээд баларж байгаа байхгүй тийм дээрээс. Тэгэхээр энд бас нэг юм сургамжтай түүх байна. Хүн бол ерөөсөө үргэлж мэдлэг боловсролыг шинээр сурж өөрийгөө ингэж одоо шин зүйл рүү экспоз хийж танилцж явах хэрэгтэй тий. Тэгэхгүй бол бид нар алдна тий. Тэнцээ хөнгөн цагаан шиг нэг элемент өстой гоё элементийг хөдөлж аваадсан. Нэг өдөр нэг нөхөр нэг процессыг нээгээд тий. Тэгэх юм бол баларх нь шүү дээ. Одоо нэг хамаг хадгалсан юм байхгүй болно гэсэн үг шүү дээ. Тийм юм аюултай байдалд орж болно. Тэгэхээр бид нар бол үргэлж шинийг таньж мэдэж сурч явах хэрэгтэй тий. Бас тухайн зүйлдээ хит нэг ямар нэгэн зүйлийг сурна гэдэг нь би тэр зүйлийг өөрийнхөө ойлгоно гэсэн үг биш шүү дээ тий. Тэр чинь сурах биш. Тэр чинь бол зүгээр тухайн зүйлийг би хүчиндэж ойлгож байгаа хэлбэр واخхгүй тий. Зөв ямар нэгэн зүйлийг сурна гэдэг чинь тэр зүйл юу вэ гэдгийг би таньж мэднэ гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр зүйл чинь өөрөө миний энэ өмнөх сэтгэлгээнүүдийг өөрчилнө тий. Түүнээс биш миний өмнөх надад нэг ямар нэгэн байдлаар суудсан сэтгэлгээг дэмжиж байгаа л одоо эсвэл тэрнтэй таарж байгаа л зүйлийг би сурснаа тэрийг би үнэн гэж хүлээж авч байгаа бол тэр бол тэнэглэлтэй. Одоо нэгсэнд надтай санаа нийлж яагээд тэр хүний үнэн байх албагүй шүү дээ. Надад үнэн юм шиг санагдчихээн гэдэг тухайн зүйл үнэн байх албагүй тий. Жинхэнэ үнэн бол надаас ч хамааралгүй өөр этгээдээс ч хамааралгүй миний мэдрэмжээс ч хамааралгүй үргэлж тэнцээ байж ин тийм үү. Таталцал бол үнэн шүү дээ тий. Яаж мэдгүй хэрэг би Америкт ирсэн давхраас үсэрсэн ч Монголд ирсэн давхраас үсэрсэн ч би үхэн шүү дээ тий. Тэр бол таталцал бол үнэн шүү дээ тий. Гэтэл зүгээр ингээд надад гинт би Германаас үсрүүл өгөхгүй юм байна гэж санагдангууд тэр нь Германд очиод таарчингууд тэр нь үнэн болохгүй шүү дээ тий. Тэр чинь процесс маань өөрөө үнэн илэрхийлэх процесс маань өөрөө шинжлэх ухааны чаар хандна гэдэг чинь бид нар юм cherry picking хийхгүй тий. Юм болгонд илүү одоо рационал логиктойгоор хандж явах хэрэгтэй. Тэгэхээр
Хөнгөн цагаан бол бидэрт ийм зүйлийг сургаж авах. Бид нар шинэ зүйлийг сурах хэрэгтэй. Гэхдээ сурахтаа яг юм жинхэнэ шинжилгээ чарн сурахгүй бол тийчээ баларна тий байдлыг болно. Тэгэхээр хоёр дахь хамтран ажиллагч алтан гишүүдэд танилцуулаад тэгээд төсөглөөсөр рүү орё тий. Йоо, манад нэг юм сорон зайгүй үнэтэй зарагдчихсан байхгүй юу. Тэгээд нөгөө нэг энерги дууддаг, хоёрын хувь болгодог яадаг гэнэ айгүй олон ичдтэй. Тэгээд ингээ ганцхан бугуун зүүдэг нь одоо ингээл 300 мянга цэн гэмтэр гээл тий. Тэгсэн чинь гонжууд явж байгаа нэг зах дээр харсан чинь нөгөө соронд чинь бүр ингээд нөгөө нэг хилээр нь зардаг. Тэгээд өстой гутлын улууч юу хамаагүй ордог. Айгүй нөгөө нэг хилээр нь зардаг юм байж таарад. Тэгсэн чинь нэг 10 ширхэг гэн хүмүүс ингээд нөгөө нэг айгүй ичдтэй гэж одоо даваадсан. Яг тэрийг харах мөчт ингээд тий. Айгүй юм сонин мэдрэмж төрж исэн шиг бас санагдлаа л та. Тэгээд яг нөгөө нэг тэр бугундаа зүүжсэн хүмүүс тэр шуудаагаар нь тэгж харсан бол яах байсан болооч гэдэг юм уу. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай од мөндрийн алтан гишүүд байгаа. За шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх зорилготой одоо од мөндөр гэдэг байгууллага байгуулагдаад жил болгоо одоо 1050 нэвтрүүлэг хийгээд явж байгаа. Тэгээ монгол хэлтэй хэн бүхэн одоо сонсоод өөрийнхөө их хэл дээр ингэж мэдээллийг авах боломжийг олгож байгаамаа. Тэгээд 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 2026 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл уран бүтээлийн 1 жилгээд үүндээ одоо 1050 шинжлэх ухааны танин мэдхүйн нэвтрүүлгүүдийг бүгдийн сэдвийн зарлаад ингээд өнөөдөр бас хийгээд явж байна. Тэгээд нэг нэвтрүүлгээ бид бүхэн 100 төгрөгөөр үнэлсэн юм аа. Тэгэхээр биднийг бас нөгөө зорддог шинжлэх ухааны танин мэдгүй бидний одоо хүүхд багчуудад маш хэрэгтэй зүйл хийж ийн гэдэг утгаар ингээ хүмүүс аягүй их дэмжсэн. Тэгээ бид нар яасан гэхэлэр алтан гишүүн гэдэг юм хаалттай группт нийчээ. Тэгээд энэ дээр маань биднийг дэмжсэн хүмүүс маань нэг дор байх нь чухал юм байна. Тэгээд эргээд бас бид нар бас тэр хүмүүст ямар нэг байдлаар одоо аялалд явхад хөнгөлтөө явдаг ч юм уу. За од мөндрийн төрсөн өдөр 4 дугаар сарын 29-нд болж байна. Төрсөн өдөртөө үн төлбөргөө урьдаг. За саяхан бас спорт өдрөлөг маань алтан гишүүдийн маань дунд болж маш одоо бас эрэг уур амьсгалтай гоё болж өндөрлөө. Цаашдаа бас илүү өргөн хийхээр бид нар бас төлөвлөд байж байна. Тэгэхээр яаж одоо алтан гишүүн болох вэ гэхээр магадгүй зарим хүмүүс нь алтан гишүүн болчихсон дэмжчихсэн гэж боддог гэрнэ бас хараахан болж амжаагүй байвал за худалдаа хөгжлийн банкны 94,000 гэсэн айпантай 4191 тэг 4 518 гэсэн од мөндөр танин мэдхэн сувг гэсэн эзэмшигчтэй данс руу 100,000 төгрөгийг өөрийн фэйсбүүкнэр болон утасны дугаараа бичээд ингээд илгээх юм аа. Ингэснээр одоо алтан гишүүн болно. За алтан гишүүн болоод одоо лайв болгон дээр маань бидэнтэй хамт одоо санал бодлоо солилцоод тухайн өдөр болсон сонссон сонин сайхан за хошин одоо тий одоо байж болох бүхэн сэдвүүдээр ингэж ярилцаад дараа нь ингээд нэвтрүүлгээ эхэлдэг юм аа. За зарим нэвтрүүлгүүд нь бүр 7 хоногийн өмнө бичигдээ 7 хоногийн дараа одоо олон нийтэд байрч яадаг бол алтан гишүүд маань яг тухайн цаг үед нь ингээд шууд үзээд одоо зарим гишүүдийнхаа бичсэн юмыг нэвтрүүлэгтээ ингээ бүр уншиж оруулаад хүртэл ингэж явдаг. Тэгээд та бүхэн маань утасны дугаараа битгий мартаарай. Тэгээ зарим нөгөө мессежүүд маань амжилт хүсэж юм ирчихээр нөгөө банкны гүйлгэн дээрээс эргэж холбогдож чадахгүй хүнд байдал тулдгаа. Тэгээ биднийг үргэлж дэмжиж идэг. 2 дахь жилдээ бүр улиран алтан гишүүн болж байгаа ихэнх хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгээ та бүхнийхээ энэ тус дэмээр бидний одоо сэтгэл зүй те за нэмэх нь одоо яг бизнес маань ингэж урагшилж бас явж байдаг шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Баярлалаа. За алтан гишүүдтэй баярлалаа гэж. За одоо яг хуу хөнгөн цагаан маань ингээд юу болчихж байгаа юм. Одоо нөхөдөгтэй хаан байж байгаад хинч биш болоод хөрх юм. Энд тоохоо болсон нэг юм хэцүү асуудал болоод ингээд ерөөсөө бид нар хөнгөн цагааныг өдөр тутмын амьдралдаа маш хямдханаар хэрэглэх боломж тэнцээ үүссэн. За өнөөдөр хүртэл одоо ингээд ерөөсөө түрүүний хоол хэрвэлт баярын процесс гэдгээр хөнгөн цагааныг бид нар ингэж банк ялгаж гаргаж авч яадаг. За одоо бол ингээд бас л ингээд дахин давтаа хэлгээд те юм болгонд хөнгөн цагааныг хэрэгэлдэг те бид нар бол өнөөдөр бүх юм одоо хөнгөн цагаан ер нь ороогүй юм гэж баг ховорох те юм болгонд л хөнгөн цагаан тодорхой хэмжээгээр оролцсон. За дээрэс нь хөнгөн цагаан чи өөрөө нягт багта энэ чинь баг төмрөөс 3 дахин нягт багта байхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 1 кг яг ингэж ойлгож болно л доо. Нэг юм юу шоо тий нөгөө нэг хайдаг тоглоомны даалгаврын шоо тий тиймэрхүү юм шоо бай гэж бодъё. Тийм яг адилхан хэмжээтэй тийм шоо төмөр шоо хажууд нь яг тийм адилхан хэмжээтэй хөнгөн цагаан шоо байх юм бол тэгээ хоёулаа жингийн туухаа дээр тавих юм бол яах нь 3 ширхэг хөнгөн цагааны шоо 1 ширхэг төмрийн шоото тэнцэнэ гэсэн үг байхгүй нэгтэн 1 кг хөнгөн цагааны нягтуул 1 кг төмрийнхөөс 3 дахин бага байж их юм байна тийм чи 3 дахин хөнгөн
болно гэсэн үг шүү дээ. Тийм ийм бага нэгт та. Тэгээ хайлах температурын ярьсан 660 гэдэг. За нөгөө тал нөгөө химийн шин чанар буюу яг нөгөө мань нөхрийн ааш аяг нь юу юм гэхээр айгу янз янзын элементтэй уралд орчдөг тий. Сая жишээ нь хөнгөн цагааны давс гэдэг гарлаа шүү дээ. Хөнгөн цагаан холоортой уралд орцсон. За хөнгөн цагааны оксид гэж байгаа тий. Хөнгөн цагаан хүчил төрөгчтэй уралд орцсон нэгдэл үүсгэсэн. Ийм ингээ янз янзын байдлаар нэгдлүүд үүсгэждэг. За тэгсэн чинь энэ нөгөө хүчил төрөгчтэй уралд орчхороо мань нөхөр идэвхгүй болчдөг гэж байгаа байхгүй. Ямар нэг юм өөр уралд орох идэвхгүй болчдөг. Нэг гэсэндээ ингээд хүчил төрөгч бол хөнгөн цагааныг тайвшруулагч ийм ингэж ойлгож байгаа юм зэ. Хүчил төрөгчтэй уралд орохоос өмнө бол юу та ч хамаагүй уралд ороод те нэг юм галзуурсан бүх шиг нөхөр ингээд ийш тийш очиж юм болгоныг мөрөхгүй л ийм нөхөр явж байгаа л хүчил төрөгчтэй уралд орчих юм бол өөр илүү тутамтай уралд орохгүй. Тэгэл ханлаа те. Тэгэл өстө нөгөө за энэ ханаа оллоо гэдэг шиг тэгэл болоо зэ. Тэгээ өөр ямар нэгэн юмтай уралд орохгүй ийш тийш нэг хөдөлгөөн байхгүй болчдөг. Ийм элемент байна. Тэгэхээр ингээд зарим эрдэмтэд юу гэж хошигддаг вэ гэхээр хүчил төрөгч биш ингээд хөнгөн цагаан бол хүчил төрөгчтэй уралд орохоос өмнө нэг юм одоо жоохон эвгүй л хошигдолтой нөгөө юм галзуу юм шиг хүн ингээд хүчил төрөгч нь болохоор нөгөө нэг өөрийнх нь вест нэг юм цамц үүдэг штэ өөрөө өөртөө гэмтэл учруулахаас нь сэргийлээд ийм одоо нөгөө сэтгцэн эмнэлэг твтдэг хүмүүст өмсгчдэг цамц үүдэг штэ тий эсвэл шорондоос өмсгдөг штэ нөгөө өөрийгөө хөнөчгөө дангууд нь тийм цамцна гэж манай хөнгөн цагааны тэгээ тийм цамц өмсгчгүүд яг хөнгөн цагаан ийш тийш уралд орохоо болоод нэг юм 50 болчдөг гэсэн ийм ямар нэгэн тийм хөдөлгөөнтэй байдал байхгүй болчдөг гэж байгаа. Тийм юм сонирхолтой элемент байна. Нөгөө талаас бид хоёр хоёулын нэвтрүүлгийн эхэндээ хэлсэн тийм өнөөдөр бол мэдээж хаягдал гэдэг бол хүн төрөлхтөнд амар чухал юм байгаа. Хөнгөн цагааны хаягдал гэдэг бол мэдээж өнөөдөр асуудал бид нар тийм учраас дахин босруулах хэрэгтэй байдаг. За энэ дээр яг хуу сүүлийн үед агүй юм сонирхолтой зүгээр судалгаа эхний төвшөндөө явагдаж байгаа нь бас яадаг вэ гэхээр хөнгөн цагааны дахин босруулахад карбон гаргахгүйгээр хүчил төрөгч гаргадаг ийм урвалуудыг одоо материал судлалын талаас нь туршиж эхэлж байгаа. Яг тодорхой хэмжээний амжилттай байгаа. Гэхдээ нийт масс үйлдвэрлэлд оруулах тал дээр бол одоохондоо болоогүй. Гэтэ оруулах юм бол энэ маань өөрөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг маш том алхмуудын нэг болно. Яг тэгэхээр хөнгөн цагаан бол дэлхийд дээр хаасаагүй байдаг шүү дээ. Тэгэхээр одоо ингээд гоё ийм жинхэнэ ногоон ресикл болж байгаа байхгүй дахин босруулалт. Юу гэхээр би хөнгөн цагаанаа шатаасан чинь хүчил төрөгч ялгарлаа. Хүчил төрөгч агаар мандалт гарлаа. Нэгсэндөө тий агаар мандалт гаргаж байгаа би нүс төрөгчийн хэмжээг тэгж шууд утгаар нь багасгаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө бас юм айгу сонирхолтой процесс бай. За нөгөө талаас төгсгөлд нь яг бас юу гэж хэлэх гээд байгаа. Чи нөгөө түрүү ярьлаа шүү дээ ингээд зүүдэг бугчч гэнэ бугуулчч гэнэ те тэр нь ингээд бас тэр чин бас тоглоомчгүй зарим нь зис хөнгөн цагаан байждаг баг шүү нэрээ зис хөнгөн цагаас руу холцсон ч юм янз янзын юмнууд байждаг тэгснэ ингээд зурагтаар ингээд бүр ингээд рекламддаг те нэг юм ингээд зүүнгөт баг хавдрыг идэг лээ тэр нэг юм тэгдэг бол үнэхээр гоё ягаад вэ гэхээр өнөөдөр бид нар ямар нэгэн байдлаар ямар нэг юм зүгээд ч юм уу эсвэл уловчныхаа доор тавиад ч юм уу ингээд янз янзын хүн хүнд өвчнийг эдгээчдэг бол MRI байгаад яах юм бэ? Эмнэлэг байгаад яах юм бэ? Тэр зүгээр бугуучудаа аваад зүгэл итгэхэд л болно шүү дээ бид. Тэгэхээр энэ бол энэ шиг худлаа юм баг. Нөгөө талаас ингээд Монголд ингээд нэг дурак тэрийг нь аваачаал амар үнэтэй зараал те. Амар тэр бол лөөвөр хийж байгаа байхгүй юу? Тэр нөхөр бол ер нь бол лөөвөр хийж штэ. Тэгсэн чи яг ингээл хятад очиод ч юм ингээл харангууд нөгөөх нь килограммаар зарагдчихдаг тий. Түрүүнд яг хөнгөн цагааны түүхтэй адилхан шүү дээ. Хөнгөн цагааны бид нар маш ихээр боловсруулахаас өмнө бол яах нь тэрийг ингээл бүгд гоё тий гэж утсаж яг амарханаар боловсруулдаг болчихгүй хин ч болж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан Монголд бид нар юм мэдхгүй биш шүү дээ тий. Бид нар тэн чи юм мэдхгүй байгаа учраас нөгөө мэдхгүй юм чи лаг харагдаад байгаа байхгүй тэн чи. Иж хиттэй ч юм шиг те Harry Potter-ийн ертөнцөөс ирсэн ч юм шиг нэг юм лаг юм харагдаад нөгөөтг нь би үнэхээр ингээл зүгэл яачих юм бол үнэхээр идэгчих юм шиг те нэг юм далдын юмд итгэдэг те хүмүүс яагаад ч юм яагаад тэгэхээр би мэдхгүй байхгүй тэрийг бид нар мэдхгүй байгаа учраас тэрийг тэгж бодоод байгаа. Гэтэл урагшаа очоод одоо нэг өөр газар явж байхдаа би ингээд өөр зүйлийг мэддэг боллоо шүү дээ тий. Өөр юмд экспоз хийгдэд өөр мэдлэг надад хоригдлогдсон чи би мэддэг болсон чи нөгөөх нь яах вэ зүгээр л гудам зарж идэг гоёл чимэглэл тий. Ямар ч тий чи нэг юм элдв янзын бурхан чөтгөр ямар нэгэн юмны далдын хүч мүч энерги юу ч байхгүй тий. Зүгээр нэг тосгоны нэг айл угаа шүү дээ тэр чинь нэг гэртээ дархан тий. Ганц хариад нэг 10-ыг нэг дор давтдаг те ерөөсөө зүгээр юм хөнгөн цагааны канонууд байгаа шүү дээ тэр хүмүүс ч ерөөсөө тэр хүмүүс чи тэгж амьдрах гээд байгаа шүү дээ бас чаддаг юм а хийж амьдрах гээд шүү дээ тийм л юм болж байгаа хөө тэгэхээр бас л энэ бол маш том сургамж байгаа юм те бид нар альва зүйлийг таньж мэдж
ойлгохгүй бол тэрнээсээ за хамгийн ихний аимшигтай юм бол айх гэдэг мэдрэмж үргэлж төрж идэг тий. Хүн чинь нөгөө ханахуугаас айдаг шүү дээ. Яг тэр ханахууд юу байгааг мэдэхгүй шүү дээ бид нар тий. Тийм учраас хүн үргэлж ханахуугаас тодорхой хэмжээнд айж идэг. А нөгөө талд мэдхгүйгээ бид нар бас ямар экстрим юм хийдэг вэ гэхээр бид нар мэдхгүйгээ шүтдэг байхгүй шүү тий. Хүн нэг бол мэдхгүй юм айгаад шууд цааш нь харуулна тий. Амиа хамгаалдаг ерөөсөө. Нэг бол шүтээд эхэлдэг нөгөөдгөө ерөөсө дахин шүтэл ерөөсө хоёр юм экстрим тэгээд голын юм гэж байдгүй. Голын юм нь юу вэ гэхээр яг тэрийг таньж мэдээ ойлгоё гэдэг хүмүүс нөгөө байхгүй тий. Одоо шинжлэх ухаанч арга барил нь бол голынх нь байхгүй аль нэг хоёр экстрим рүү туйл руу н очихгүй тий. Тийм учраас л одоо энэ саяны энд боговчны жишээ ч гэсэн ингэ мэдхгүй учраас аваачаад яг 300 мянгаар захиалж авдаг ч өдөр яасан ч их мөнгө зарим айлын тэр чин баг тий 14 хоногийн хүнсний мөнгө шүү дээ тий. Энэ чинь амар их мөнгөөр нэг мө боговч авна гэдэг бол тэнэглэл واخгүй. Тэгэж болохгүй тий бид нар хамаагүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө л бид нар тухайн зүйлийг мэдхгүй байгаасаа болоод хийж байгаа л үйлдэлүүд байна. Тэгэхээр бид нар үргэлж тухайн зүйлээ ингээд мэдэх гэж хичээх хэрэгтэй тий. Ойлгох гэж хичээх хэрэгтэй. Тэгэх юм бол наадзах нь бид нар ингээд логерт болохгүй, наадзах нь тухайн зүйлээсээ айхгүй тий. Тийм амьдрах боломжийг бүрдүүлж байгаа. Тэгвэл эцсийн эцэст одоо нөгөө нэг шинжлэх ухааны мэдлэгтэй байх, босролтой байх гэдэг чинь өөрөө намайг ямар нэгэн байдлаар би одоо буруу зүйл хийчихгүй, логерт болчихгүй нэг юм энгийн амьдрах юг хангаж өгч जैन тий нөхцөл байдлыг хангаж өгч байгаа. Хөнгөн цагаанаас бол миний хувьд хамгийн сурах хэвээр түүхэн тэр л байла. Бид нар айгүй юмтай суралцах хэрэгтэй тэгэхгүй бол одоо тэгээд хөнгөн цагаан медаль авангуудаа өө би өст амар гоё авчлаа гэдэг шиг юм баларсан байж болохгүй. За баярлалаа. За баярлалаа. Нэрээ одоо тэр мундаг хаад ноёд ашиглаж байхдаа бас ямар нэгэн байдлаар эд баялаг дууддаг ч юм уу те эсвэл эрүүл мэндийг хангадаг ч юм уу бас тиймэрхүү юм ярьж яадаг байсан болов уу гэж таалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од Мөндрийн алтан гишүүд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивент гэж ажиллалаа. Тэгээ эргэн тойронд байгаа химийн элементүүдийнхаа бүр ингээд те үүх түүхээс нь ахуулаад анх нэгснээс нь одоо ямар байгаа төвшөнд нь ингээд ярилцах хүргэл таатай байдаг бэлгүүндээ их баярлалаа. За тэгээд физикч бэлгүүн урна 2 ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одондөр радио 107 83.3 гэсэн ослогоноор та бүхэндээ хүрлээ. Дараагийнхаа химийн элементээр эргүүлцъя. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.